За. Такси дуудаа таксиндаа суусан. Хэдэн төгрөг аваад наадах чинь? Энэ хэд 1300. 1300. Биднээс жоохон бага те. 3.5 дахин бага юм шиг л. Нэг юм шинэ аква шиг машинуудаар ингээд такси хийгээ яваад лээ те. Аюу хэд юм бэ? Яндекс гэдэг нэг аппликейшн байгаа. Тэр нь болохоор одоо заавал Telegram дээр өөрийн гэсэн одоо энэ утасны дугаар дээр хаягтай байж иж такси дуудаж бол тэгээд бид Telegram дээр дахиж юу нээж ирснаас гээд өөр нэг тусдаа Welcome билүү тийм аппликейшн татаад тэгээд тэрүүгээр явж байгаа. Ер нь бол UB Capital гэжтэй. Гой барилганууд бол бэлээ. Одоо энэ чинь хоёул ер нь бол нэг тийм бүр захаараа бол биш байгаа байхгүй. Энэ чинь ар хэсгэрээ гэхэр нэг одоо хоёлаа нэг сансраас одоо хаавар гэх юм бэ. Сансар 100 айл майл тавьчихсан. 100 айл майл тавьчихсан байгаа байхгүй. Тэгэхдээ энэ хэсэгт нь болохоор тэгтэл ер нь бол хоолны газар жоохон багтай цөөнтэй. Хоолны газар цөөхөнтэй. Хоолны газар орж амар үнэтэй хоол идсэн тийм. Үнэтэй сонин тэгснэ ингээд тусад нь ингээд нэг тийм юм гэж аваад байгаа юм яачсан. 25,000-аар л будаа идэх гэж байхгүй байна. Харин тийм. Жижигэр будаа тийм. Аягаад жоохон. Тэр нэг жоохон будаа өгөөд тэр чинь нэг 70,000-аар хоол идээд тэгснэ 200,000 болчихоо. Нэг хүний 70,000-аар хоол идсэн 70 идэрсэн тийм. Тэгснэ 200,000 болчихоо тэр чинь. 206,000 болчихсон. 206,000 болчихсон. Хоолныхоо газрыг бас харахгүй бол энэ нэг дотор нь том хоолны газарт ингээд халбах зэрэг ашигласан гэж мөнгө бас тусдаа аваад байгаа юм шиг байгаа. Тусдаа аваад байгаа юм шиг. Тэгээд ер нь хоолны газар жоохон цөөнтэй газар байлаа. Нэгт хоёрт болохоор сая аппликейшн таксины аппликейшн гэж ярьсан. Болж өгвөл энэ ч ирэх гэж байгаа хүмүүс тиймэрхүү юм татаж авахгүй бол жоохон таксины жолооч нар хүн хуурах га тий. Амар хуурд юм. Заллан маягийн хийгээл одоо нэг хоёр такси Батуулдын ирсэн такси 65,000-аар ирсэн. Тэгэхэд миний ирсэн такси 35,000-аар ирж байгаа байхгүй. Минийх ч бүр 150,000 өгөх гэсэн үг. Тэгээ чанга дуурж иж 65,000-ыг хүссэн шин. Тэгэхэд ингээд хоёр нугалж авах гэдэг байгаа байхгүй тий. Юу хоёр анда. Манайс 150 чамаас 35 гэж бараг 5 нуглаад байгаа юм ааш. Үгүй яг авахтаа бодод авсан. Тэгээд авсан мөнгө нь 2 нуг. Авсан мөнгө нь болохоор та хэдээс бараг 2 нугалж авах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол болж өгвөл таксинуудыг нь авчаараа тэгээд ирээд энд байгаа нөгөө нэг SIM ер нь би анзаараад байхад аль ч улсад очисон бараг тэр улсынхын SIM-ийг авчвал ер нь зүгээр юм шиг байна. Онгоцны буудлын дээр SIM авчвал штэ. Тэр SIM-ийг нь аваад нэг хэд хоног ашиглах нэх бас гайгүй л байдаг юм байна. Ер нь бол хараад байхад тэгээ үн мөн гайгүй нэг 30-40 мянга тэнгууд eSIM авангууд чинь 70-80 мянга болчихж байгаа байхгүй. Энд ч 30-40 мянгаар 80 гигабайтыг авч байгаа байхгүй тий. Харин тий датауд амар хаа. Гэхдээ нэг асуудал нь энд нэг сүлжээ айгу муу газар байлаа. Интернет жоохон муутай газар байлаа. Интернетийн хурд муутай. Тэр жоохон асуудал байлаа. За, Ташкент мол дээр ирсэн байна. Би ярих гэж чинь ингээ бадмарг өөрөө яриад байгаа байхгүй. Орё яа. Энэ одоо Монголоор арга их дэлгэр банда. Шангрила шиг. Хаалмаас сүртэй тий одоо төхөр юу төмөр юм шалгадаг тий. Одоо нэг мод дээр нь яг ч хүнтэй. Тэгээ ер нь Монгол том дэлгүүрүүдэд тийм л байдаг да тий. Мөнгө солиг нэ энэ хүмүүс. Манай хоёул жимсний шүүс уух юм. Гадаа амар халуун байна тий. Манд. Ингээ таксиныхтай ингээд юу ачи заа анда. Юу. Такси 20. Чи таксинд 20 өгсөн. Тий. Гогоо чи шүү. Тий. Башгаар дахиад нэг уу. Камерт орсонгүй анда дахиад нэг уу. Юу авчаа. Сүү биш байсан юм бах та. Хоёул нэгнээ дуурах хэрэггүй байна. Яц нэг Постой юм авдаг гэж. Том болгож байгаа. Уухаш чийдэг. Чиний реакшн харах гэсэн хүмүүс энэ юмыг уухаар ирнэ хэрэг. Тэр аренада ирлээ. Энд яг ирж явах шиг байна. Ирж одоо бүртгүүл үлээ. Хотод Улаанбаатарт 9 хүрчээсэн. Энд чинь болохоор 6 хүн хүрчээ. Одоо бол тэр хотод одоо нэг 10 цаг болчихсон. Ааха.
3 цагийн зураг. Тийм ба. Magic series нэрлээ. Ийм гоё гэрэлтүүлэгтэй. Ер нь хот ийм гоё гэрэлтүүлэх сайтай байх хэрэгтэй юм байна ер нь. Боо мотой зэрэгтэй. Шууд нөгөө CS:GO мөвдөр байдаг ийм клаш малаш хийлээ шүү дээ. Манай Бадмараг нэг ийм их юм үзэл зогсож байна. Тэ андаа. Юу үзэж байгаа юм бэ? Би хичээд байна даа. Чи бас ичдэг. Хүүхдүүд орж яах вэ? Аа тий. Хамаач орж байгаа. Таартай. Хичээд байна даа. Чи ичдэг шүү дээ. Yeah, I know, bro. How old are you? 25. 26. 26? Yes. Last one, brother. We buy it for 40k. Last one. What? For 40k. Энэ хотод авах сүүлийн нэг гинэ. No, bro. Why? No. We don't need this. Where are you from? It's just for child. Everybody wants a child, brother. No, bro. Where are you from? Mongolia. Mongolia? Wow. Nice. What's your name? Baton. Serdar. Nice. Serdar. Чи чанга байгаа ч таа. Чанга Чи хүүчиг орж чадахгүй байна. Чи ордоо. би хоолоо утсан шүү дээ. За анда. Ярих юм байна. Тэр шиг сая тайзан дээр гарах бичлэгнийхаа зураг авалтанд ороход ирсэн байна тий. Тэгээ компани ажилчид аюу гоё туслаад тэгээ битээр тийм заал гаргаж өгөөд тэгээ битээр жоохон ч гэсэн бэлтгэл хийж байна. Өөр гол бэлтгэл хийгээгүй тий. Тэр өдөр бэлтгэл хийж чадсан ба. Жохон бэлтгэл хийгээд авчи. Хагас сайндаа бэлтнэ. За битээр чи хагасанд жоохон бэлдээд бүтэн сайн тайзан дээр гарах юм лээ тий. Цаасч хана. За. Юурчил. Боо юм. Хятад бол гээд ах яа. Хятад дээр үе нэг баахан орт төстэй хүмүүсийн киног л санаад аваад тийм үү хайсан. Хятад бол Тэр кино амар чухал байгаа. Хот гэж байгаа. Тэр бүр гадуур хоол идсээр байгаа. Одоо захаад юу хийдэ. Яг өөрөөсөө махаваад хүмүүс лоо сайхан агчаад ирж байна. лонгод нь ямар сониогтэй бэ те? А манчи юм уу энэ юу юм бэ? Соовно манчно өчтөр дайггүй хоолоод идэх нь идсэн. Гэхдээ тиймэрхүү газар нь бас цөөхөн те. Бас яг сэтгэл төрхээр гэх юм уу тиймэрхүү хоолны газар энэ болохоор онцлог байгаа. Орон болны онцлог байгаа. Өөрсдөө төстэй илүү хоол хийдэг хүмүүс их магадгүй те. Гадуур нэг хоол иддэггүй болохоор хоолны газар цөөхөнтэй гэж магадгүй. Тэгээд эдгээр нөгөө шашнаас нь үүдээд Ихдээ дэлгүүр харангуут би болохоор энэ нөгөө нэг энерги ундаануудыг пиад байна гэж хараад зогсохгүй. Тэгэхээр ерөөсөө арх зардгүй газар юм байна та. Дэлгүүрүүд нь арх зардгүй тийм. Тэгээ архны газар бол байгаа. Тусдаа айгаа хол явж одоо архны газарт одоо арх зардаг Цаашаа орж ирдөө. Очихгоо яг ингээд бид хоёр бол арх уудгүй те. Зүгээр анзаарсны юмнаар ярьж байгаа. Одоо ингээд арх пиа энэ тиймэрхүү юмнууд ерөөсөө зардахгүй. Тэгээд хүмүүсээс сонсоод явснаа бодоход одоо тийм зардаг тусдаа тийм дэлгүүр бол байдаг гэсэн. Тэгээд гурав болохоор их халуун байна. Маш их халуун байна. Тэгээд энэ юу адаг гэж магадгүй. Ойлрол нь одоо нэг цагийн зураг байгаа шүү дээ. Тэгээд энэ нөлөөлөх юм одоо яах юм одоо. Яг ч гэсэн айгүй халуун газар энэ одоо Монголд ч өнөөдөр цас орж орох гэдэг гэсэн шүү дээ. Зөө. Тэгэхэд энэ ч бол үнэхээр халуун байна те. Амар хүчтэй юм байна. Тэр чи одоо 9 сарын өнөөдөр чи 12 шүү дээ. Тэ 9 сар гарчаад ах чинь энд бол одоо Монголд хамгийн ид халуун дээр байдаг үеийнхтэй л байцаа. За битээр ингээд вэжэнд ирчлээ нэг мэдсэн чи. Үзүүлсааныхаа нөгөө сургалт мургалтыг сайн бичиж авч чадаагүй угаас тэр олон хүн дотор яваа оцооч. Тэр их чимэн дотор юу ч бичиж чадахгүй тий. Хоёулангийнх нь нөгөө нэг юу бод санаа өөр газар байгаа гэсэн байна та нөгөө одоо яаж илүү гоё харагдах вэ?
Улсаа төлөөлө гарч байгаа шүү дээ. Улсаа төлөөлө гарч байгаа болохоор миний бодлоор хоёулаа тэрийг л бодоодсон баг. Нэг тэгж сургалтын дээр анхаарч чадахгүй. Ийм амар юмд ингээ орж байгаа юм чаа. Айгу гоёор л улсаа гаргачихсаа л гэж бодоод ерөөсөө нэг тийм ойлгохтой яг сургалтын дээр анхаарал хоёул хандуулах болчих юмсан. Тэгээ яарсан бэжинд ирсэн байна. Тэгээ сайн нэг амар өргө сонголттой хамтхан газроо минь найсаа зэрэг амар батаар. Тэгээд орсон нэгсэн ч зүгээр шууд юу вэ? Зүгээр 2000 яа, 3000 яа, 4000 яа, 5000 яа гэж явчих юм да. Өө тэгээд тэр нэг юу авсаа. Би нөгөө доктор хувцсан да. Амар анхаардаг. Тэгээд доктор хувцлаа авлаа да одоо. Тэгээд амьдралдаа авчихсан хамгийн үнэтэй доктор хувцаа авлаа. Ямар фай? Одоо бэжинд хоёр дахь удаа гардаг ямар фай? Тэгээд ер нь л нэг юу юм алгуу амар яа. Хүмүүс зөөргөр ер нь ямар фай нөө. Юу хэцүү юм хаанхын ч такси хэцүү юм. Бэжинд ч таксиг хутагчих гал. Хүмүүсийнх нь хувьд бол Үзбекистан хүмүүс нийлэх таалагдлаа. Тэ? Гоё ааштай хүмүүс, гоё зантай хүмүүс байна. Тэгээ хот нь яалтчгүй хятадуудынх одоо бүх юм ал амар entertainment бүр ингээд хаашаа шарсан те бүр нэг аялал юм уу ингээд энэ бараг одоо ингээд бараг нэг IT юм шиг харагдаад байгаа хөөх те нэг Зүгээр гацаар гараад ирсэн чинь. өнөөдөр ингээд надад авсны буудлын авсан ч те амар Сая метрод баахан Батмар гар загнуулж явлаа. Хэдэн лайнаа олох гэж. Энэ нас айгу гоё бүр байна тий. Тэгээд одоо энийг хийхдээ хүртэл ингээд нэг юм ордон шиг хийцэн болохгүй тий. Одоо ингээд тэр хүнд өгч байгаа барилгуудынх нь тэнд бас лифт те. Үзбекистан ч гэсэн яг тийм байсан. Яг улс үндэстнийхээ тийм онцлог хээ угаалснуудтай ингээд маш их байгаа байхгүй. Барилгын хэм маяг архитектурт нь хүртэл ингээд тэр улс орных нь юм онцлог шингээстэй байгаа байхгүй. Бээжин болохтой үнцх юм зөндөө ингээд Тэр барилгууд нь амар сүртэй те дээр үе юу шиг. энийг харахаа яа энэ яагаад байгаа юм бэ? Ийм гоё. Манай богдын музей нэг юм их үү тий. Тэгээд хоол нь бас яг одоо Бээжингийнхаа төвд мөртлөө энэ хоолныг хэдий оны 28 оны тий. Мангар их порцтой. Тий. Ятдаг энэ л гоё юм да тий. Хангалттай идэх юм тий.